Өглөөний хөрөлтөө авъя. Өнөөдөр өглөөний цагаа бэлдээд нөхөр хүү хоёр ажил албанд нь явуулчаад би өөрөө бас сургууль арах юм. Тэгэд өнөөдөр хүүгийн хичээл арай их тарна гэдгсэн. Яа тэгвэл маргаашнаас эхлээд баярын амралт эхлэх байхгүй юу? 5 сарын 1-ээс 5 сарын 5-ны хооронд 5 хоног амрна гэсэн. Гоё ас тий. Амар урт амралт. 5 сарын 1-ний хөдөлмөрчдийн баярын амралт байхгүй юу? Ер нь хэцдэг бас амралт айгүй их болж байгаа биз. Ер нь баяр ихтэй. Яг үндэсний том 4 баяраас гадна одоо энэ хөдөлмөрчдийн баяр энэ ч олон улсын баяр шүү дээ. Тэгээд нэг улсын баяр 10 сарын 1-ний тэр бас 7 хоног амардаг. Ер нь амралт гайгүй ихтэй юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Баярын амралтууд ер нь гайгүй урт. Тэгээд тэрийг нэг тохируулаад бүр ингэ дараалсан урт хоногуд болгохтой амар сайн. Тийм болохоор би сургуулиас эртэн гараад хүүгээ очиж сургуулиас нь авчаад тэг бит 3 хөдөлмөрчдийн баярыг ухтаад цэцэрлэг төрөлнгөр 5 км алхана тэгж хөдөлмөрлөнө гэж ярьсан. Ер нь энэ хөдөлмөрчдийн баярыг Хятадд бол маш томоор. Ер нь Хятад ч бас илүү үнцэрхэг үндэсний баяр наадамдаа илүү дуртай байдаг бол ер нь гадны баяраас гэвэл энэ гадны ч гэжтэй олон улсын баяр шүү дээ. Олон улсын хөдөлмөрчдийн баяр гэдэг чинь олон улсынх тэгээд ер нь яг энэ баяраар л бас урт амралтын бус баярууд нь бол ер нь дандаа дотоодын баярын амралтууд эдийн. Энэ хөдөлмөрчдийн баяр чинь бүр айл 1800 оны сүүл үеэр Америкт хөрөнгөтнүүд нь одоо монопол болоод ажилчин анги давхаргыг хөдөлмөрийн үйлчлэгт оруулж хүнд хүчээр хөдөлмөрөөр даралж түүний эсрэг ажилчин ангийнхан бослого тэмцэл суулт хийж өдрийн 8 цагаар ажиллах журмыг тогтоож хөдөлмөрийн гэрээ байгуулах зэргээр өөрсдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө тэмцснээс үүссэн гэдэг. Тэгээд одоогоор бол дэлхийн 70-80 орн бол тэмдэглэдэг гэдэг. Гэхдээ энэ бичлэг хийгдснээс хойш би бараг 2-7 хоног гарганы дараа дөнгөж ингэж янзалж дуу оруулж бичлэгээ засаж байгаа байхгүй юу? Бүр амар удаж байгаа гэсэн үг. Би ер нь бол их өвчлэн 2-3 хоногтой бол бичлэг оруулаад байдیں۔ Гэхдээ энэ удаа баг анхудаа л ингэж шалтгаангүйгээр маш урт хугацаагаар бичлэг оруулахгүй гэж үзлээ. Тэгэд ямар шалтгаантай юм гэхлээр баг шалтгаангүй дээ. Хөдөлмөрчдийн баяраа тэмдэглэснээс хойш бүр ингэ тэр чигтээ залхуу хүрээ тэгээд амарцсан шүү дээ таахгүй юу. Гэтэ яг 5 сар гарснаас хойш яг юу хийснээ мэдэхгүй. Зүгээр л ингээл юу ч хиймээргүй санагдаад гэхдээ бас юу ч хийхгүй шийхээс юм бол хийгээд өглөө эрт тосол тэгэл нөхөр хүү хоёртой цайг нь бэлдэж өгч өгөн. За тэгээд тэр хоёр би хаяа хүргэж өгдөө хаяа нөхөр ажилласаа угаас ажлынхан замд идэг болохоор хүүхдтэйгээ хойлохны явчдیں۔ За тэгэл би ер нь бол энгийн өдрүүд бол гэрээ зэвэрлэл тэгэл компьютер дээр судалгаагаа хийгээд тэгээд орой хоолундаа хийгээл орой фитнестэй явал ингэсгээ өнгөрөөдөг байхгүй. Тэгсэн чинь ер нь сүүлийн 2-7 хоног гарын хугацаанд би яг өөрийнхөө хувийн ажлыг бол ерөөсөө хийгээгүй. Өглөөдөө босч нэг цай ундаа бэлтжээл нөхөр хүү хоёроо ажил албанд нь мордуулчаал тэгэл за нэг компьютераасаа суудгийн. Гэхдээ ерөөсөө гараас юм гарахгүй за тэгээд угаасаа гаргах боломжгүй яа гэвэл баг ингээд ангаагаад ингээд шал өөрийн бодоод ингээд суучдаг. За тэгээд жоохон сэргэлт авъя гэд ингээд утас моцоо оролдох ч юм уу тий. Тэгэхээр уцаа үзээ суучдаг. Би бүр яг сүүлийн 2-7 хоног гарын хугацаанд өөрөө баг яатсан бол тоо гэж удаа баг галзуурч байгаа юм болов уу гэж бодсон. Бүр амар юм хиймэрхүү санагдаад тэгэл судалгаа хийж өгөх үед дунд нь нэг би хальтхан завсарлахаараа утсан дээр ингээд бичлэг оруулах, бичлэгээ засах ч юм уу тэр чинь ингээд ийм амралт болчдөг байхгүй юу. Тэгсэн чинь эсрэгээрээ тэрнээсээ ч баг үтцэн тэрнээсээ ч залхацсан шахав. Тэгэд баг юу хийснээ мэдэхгүй. Баг хагасаар болчдөг гинэ. Гэтэ тэгээд яалтчгүй шаардлагатай болохоор гэрээ ажиллаа хийж байгаа. Хоолундаа хийх, фитнестэй явах зэрэг ер нь ганц өөрийнхөө төлөө биш одоо нийтийн ажлыг бол хийчихэд байгаа юм. Гэтэ яагаад чи яг өөрийнхөө төлөө хийх юмнуудаа ерөөсөө хиймэргүй санагдаад амар залхаад тэгээд нэг залхаад нэг 10 гаруй хонцсон. Тэгсэн чинь дахиж эргээд ингээд орхоос хальшраа за. Яа би бүр амар хоцорсон шүү дээ. Би одоо хамгийн сүүлд юу хийжсэн мартцсан. Одоо би тэгээ дахиад ирээч уншиж эхлүүлнэ шүү дээ. Тэгээ хальшраа яваад байхлаар улам хальшраад тэгээд
Улам холдоод мэдгүй амар тэнэг. Одоохондоо нэг залхуурлын эргүүлэгт орсон байх. Яг шалтгаан нь юу вэ гэхлээр шалтгаан нь мэдгүй нэг шалтгаалахаар юм болоогүй дээ уг нь. Тэгэд одоо яг тэрнээсээ салсан уу гэвэл салсан эсэж мэдгүй байна. Ягаад гинт ингээ амралтын байдалд орсон бол яагаад хийх ёстой юм хийхгүй өөрөөхөө төлөө гүхгүй байгаа юм бол өөрөө өөртөө амар урам хугараад байна. Эсвэл би үнэхээр гэр бүлийн юм үүргийн хажуугаар доктор сурч чадахгүй байгаа юм болов уу? Ялагдах гэдэг юм бах та. Уг нь үгүй штэ. Одоо би магистрийн үеэ ботсон ч гэсэн тэр үе өнөөдрийн миний нөхцлөөс хамаагүй дор байсан. Хамаагүй илүү ачаалттай байсан. Нөхөр маань тэр үед бас магистр сурч исэн. Хүн маань хөхнөөч гараагүй. Тэгэд би нөхрийгөө за хоёулаа өдөржингөө хүүхдтэй ингэж ноцолдчихсноос чи өглөө хичээлтэй ч гэсэн хичээлгүйчсэн сургууль дээр очиод өдөржингөө номын санд очиод 50 суучгаа. Хичээлээ хий. Би өдөртөө хүүгээ харчи. Ядаж нэгэн ч гэсэн хичээл ном анхаарэ гэд тэгээд нөхөр маань орой ирээд тэгээд бид нар хоолундаа иччихэд гурлаа би хүүгээ хөөхөлж унтуулчаад тэгэд би 10 цаг 11 цагаас хичээлээ хийж эхэлдэг гэсэн. Би тэгээд үрийн дор хаяж 5 цаг хүртэл яг ингээд гэгээ ороод шууж ирээл эхлэхээр унтдаг байсан. Би энэс хүнд нөхцөл дууг нь айгүй амжилттай судалгаагаа хийгээд төгсчихсэн ш. Тэгсэн чи одоо яатсан бүүмэд ер нь яагаад хямарснаа би мэдчихлээ. Йоо ярфаргүй байна амар ичмэр. Бараг өөрөөсөө нууж исэн юм шиг санагдчихлаа. Манай одоо докторт хамт сурдаг нэг өөр нэг гадаад оюутан байдаг байхгүй юу? Тэр тэгээ саяхан надад одоо манай сургуулийн шаардлагын дагуу нэг топ журналд нийтлэлийг хэвлүүлснээ хэлсэн. Би тэрэн татаархсан байж магадгүй. Тэрийг сонсоод ингээд өөрт нь болохоор баяр хүргэсэн ч гэсэн надад хүүе би хаана явна вэ? Миний нийтлэл хаана байна гэд ингээд өөрөө зөгцсөн байхгүй юу? Уг нь би иймэрдүү юмд ингээд хурцлагдчихдаг байсан. Гэтэ одоо бас зөрүү хитрхи холтцсон юм шиг санагдаа. Тэгээд эргээд жоохон гунтчих шиг болсон. Гэхдээ яг өөрөө ч нэг бодохыг хүсэхгүйсэн юм аа ингээд ярьчихаар энийг яг юу гэдгийг мэдчихлээ. Багш нар яриад байдаг байсан. Доктор сурахад хичээл номноос илүү орчин тойрны бусад хүүхдүүдийн чинь нөлөөлөл чамд нөлөөлөө тэр амар дарамттай байдаг гэж яриад байдаг гэсэн нь яг энэ ах. Би ангийнхаа хэцэд оюутнуудыг харахаар за яалтчгүйд нэр юм сайн байгаа нь аргагүй. Хэдэн зуун мянган оюутнаас шилэгдээд ороод ирсэн ингээд өөртөө ингээд нэг алхам хойно явах шалтгийг өгөөдсэн байхгүй юу? Тэгэд гадаад оюутнууд дундаа бол за тэгэл бид нар чинь нэг ихний 2 жил хамтдаа хичээл орно. Тэгэл ихэнх нь ер нь дундаа нэг ингээд ажиллаж мэжилсэн оюутнууд байдаг болохоор бас мэрэгжлийн юм харьцангуй муу мэдт юм байна да. Хил усан ч бас жоохон таарах юм да. Эдгээр яаж төгсөндөө энэ төр гээд боддог байсан хүмүүс одоо ингээд ээлж илжээр яалтчгүй цаг хугацааны шаардлагаар ингээд шаардлагуудаа биелүүлээ яваад тэнгүүд би тэрийг амжихгүй болохоор цогцолтонд ороод ёстой багш нарын хэлдгээр бусад оюутнуудын амжилтын дарамтанд өртөцсөн баг. Мэдгүй гэхдээ ингэж ойлгоод ч ялаа ойлгохгүй ч ялаа. За бай.